Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ арцтай үзэмтэй амтд бэлуу хийсэн байгаа. Орцонд маань 3 ширхэг өндөг 250 г арц, 10 г нунтаг өлгөгч буюу бейкинг паудер, 1 чимэг давс, 1 уут ванилийн сахар, 150 г сахар, 150 г үзэм, 100 г хайлуулсан цэцгийн дос, 250 г гурил орно. Бүх орцуудаа дор мэдээлэл хэсэгт давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд өндгөн дээрээ сахараа, ванилийн сахараа мөн давсаа хийгээд цайвар өнгөтэй болтол нь миксердэнэ. Одоо дээрээс нь гурилаа, нунтаг хөлгөгчөө, арцаа мөн зүцгийн тосоо хийгээд миксернийхээ хамгийн бага хурдан дээр нь нийлтлэн сайн миксердэн мөн зүцгийн тосоо хайлуулад хөргсөн байх ёстой. Ингээд дээрээс нь үзмээ хийгээд нийлтлэн сайн гараараа зөөлөн хутгаж холино. Ингээд зуурмаг маань бэлэн боллоо. Одоо далхны хивэнд шарга шүгэний цаас дэвсээд дотор нь зуурмагаа хийгээд жигэд хараагаад өгнө. Миний хэрэгэлсэн энэ хив ойролцоогоор 30-11 см-ийн хэмжээтэй байгаа. Одоо урьдчилж халаасан шарга шүгээн дээр доороос нь 175 градус 45-аас 50 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө дүрт тавьчихна. Бүрэн хөрснийхэн дараа хэвнээс нь салгаад авчна. Ингээд маш амархан аргаар хийсэн арцтай үзэмтэй амтд бэлуу манд бэлэн боллоо. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.